Modify багжийн тусламжтай сурлах хэлцүүнүүдээр сонгох боломжтой уг багж нь бүхий л таабууд дээр хамгийн ихэнд байршиж байдаг. Хэрвээ та ямар нэгэн багж сонгосон тохиолдолд Modify багжаас гарах болно. Та ямар ч багж сонгосон тухайн багжаас гарахын тулд уг Modify багжийг сонгох эсвэл SK1-ээс 2 дарахад хангалттай. Шинэ хэрэглэгчдийн хувьд статус бартайгаа харьцаж сурснаар сонгосон багжтайгаа хамааралтай энгийн үйлдэлүүдийг урт хугацаанд тогтоох боломжтой. Жишээ нь энэ тохиолдолд click to select буюу маус нэгэ товшиж сонгох, tab for alternates буюу табын тусламжтай хөлбөрүүдээс сонгох, control-оор нэмэх, shift-ээр хасах гэсэн зааварчилгааг өгсөн байна. Тэгэхээр бүгдээр объект сонгохын тулд тухайн объектээр улааныхон курсорыг аваачаад идэвхжсэн үед нь маус нэгэ товшиж байж сонгох ёстой гэдгийг анхаараарай. Хэрвээ та өөр объект сонгохыг хүсвэл тухайн объектээр аваачаад маус нэгэ товшоод хангалттай. Та уг аргын тусламжтай мөн сонголтоо байлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл бүгдээрээ хоосон газар маус нэгэ товших эсвэл SK дарахад хангалттай. Хэрвээ та тодорхой тооны элемент сонгох шаардлагатай бол эхлээд дурын нэгийг сонгоод дараад нь контролоо дарж агаад хулганы маань курсорын хажууд нэмэлт тэмдэг гарц үед маус нэгэ товших замаар бусад элементүүдийг нэмж сонгож болно. Энэ нь бидэнд ижил зориулттай хэлхүүнүүдэд засвар өөрчлөлт хийхэд тохиромжтой. Энэ тохиолдолд бидний type selector дээр basic wall multiple type selected буюу энгийн ханы олон тооны төрөл сонгосон байна гэж байна. Бүгдээрээ зөвхөн гадна хандаад өөрчлөлт хийхийн тулд шаардлагагүй дотор ханаа хасыг shift-ээр дарж агаад хасах тэмдэг гарц үед нь маус нэгэ товших замаар хасаж болж байна. Type selector дээр товшоод дурын гадна ханы төрлөө өсвөлье. Одоо бүгдээрээ табын тусламжтай хэрхэн хөлбөрүүдээс сонгохыг авч үзье. Ингийн тулд уг хаалган дээр хулганы курсорыг аваачаад маусныхаа дурууг урагш нэрвүүлэх замаар татаарай. Тэгээд Revit-ийн элемент сонгох зарчмыг ахин нэг давтъя. Та хулганыхон курсорыг сонгохыг хүсэж буй дэлгүүн дээр аваачаад тухайн дэлгүүн маань цэнхэр өнгөөр идэвхждэг байгаа. Холдуулахад буцаад хэвэндээ орж байгааг анзаарч байгаа. Бүгдээрээ сонгохын тулд идэвхжсэн үед нь маус нэгэ товшиж байж сонгодог гэдгийг анхаараарай. Ингээд дэлгүүний маань өнгө тод цэнхэр эсвэл таны тааруулсан өнгөөр өөрчлөгдөх ёстой. SK дараад сонголтоо болиулъя. Тэгээд хулганыхон курсорыг уг хаалга хан хоёрын цар авчаарай. Ингээд хулганыхон курсорыг хэрхэн байршуулснаас хамаарат хаалга эсвэл хан маань идэвхжих ёстой. Tab буюу хөлбөрүүдээс сонгох нь таны хулганы курсор байршиж буй ойр хавийн эдлхүүнүүдээс аль нэг хөлбөрийг сонгоход тусалдаг байгаа. Бүгдээрээ keyboard-ноос tab-а товшия. Ингээд status bar дээр маань walls basic wall interior буюу тухайн маань бүтцийн талаарх мэдээллийг зааж байна. Хэрвээ та бүхэн ахин tab-а товших юм бол дараачийн сонгох боломжтой хөлбөр буюу chain of walls or lines гэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хантай маань холбогдсон бусад ханы гинжээ холбоосыг идэвхжүүлж өглөө. Ихэнх шинэ хэрэглэгчдийн гаргадаг алдаа бол tab-ын тусламжтай шаардлагатай хэлхүүнүүдэд идэвхжүүлчихэд сонгочлоо гэж андуураад хулганыхон курсорыг холдуулцдаг. Тиймээс та бүхэн шаардлагатай хэлхүүн дээр хулганы курсорыг аваачаад tab-а төвшиж chain of walls or lines-ыг идэвхжүүлээд сонгохын тулд маусаа хөдлөхгүйгээр маус нэгэ товшоорой. Ингэж байж тухайн хэлхүүнүүдийг сонгох боломжтой болох юм. Одоо бүгдээрээ баг зэрэг холдуулаад tab-ыг хэрхэн ашиглах боломжтойг илүү дэлгэрэнгүй авч үзцгээе. Ингийн тулд уг хан дээр хулганы курсорыг авчаад tab-а төвшөөрой. Тэгээд та бүхэн сонгох боломжтой элементүүд рүү анхаарлаа хандуулаарай. Магадгүй энэ таны хувьд арай өөр харагдаж болох юм. Энэ тохиолдолд би хулганыхон курсорыг ханыхаа төвөөс гадагш нь байршуулсан учраас гадна хануудын маань гинжээ холбоо идэвхжсэн байна. Хэрвээ би хулганыхон курсорыг ханыхаа төвөөс дотогш нь байршуулах юм бол дотор гинжээ холбоос маань идэвхжиж байгааг анзаарч байгаа. Сонгохын тулд мэдээж маусны төвшөлт хангалттай. Хэрвээ та контролоо дарах замаар эдгээр хануудыг сонгосон бол 8 удаа маусны төвшин. Үүнийг хялбархан мэдэх арга бол Properties filter дээр эдлхүүнийхэн тоог харах юм. Мөн бүгдээрээ контролоо дарж байгаад
нэмж идэлхүүн сонгохдоо санамсаргүй байдлаар хоосон газар маусныг товшиж сонголтоо алдах тохиолдол байдаг. Энэ үед та бүхэн ямар нэг идэлхүүн сонгохгүйгээр улууныхон курсорыг баталгаатай хоосон газар аваачаад маус хоёроо дараад гарч ирэх сонголтуудаас Select Previous-ыг сонгож хамгийн сүүлд сонгосон сонголтуудыг идэвхжүүлэх боломжтой гэдгийг анхаараарай. Хүсвэл та Ctrl, Shift, Tab зэрэг аргуудыг хослуулан ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл бүгдээрээ уг хан дээр аваачаад Tab-аар товших замаар гинжи болоосон үтгчүүлээд Ctrl-оо дарж байгаа маус нэгэ төвшөөд нэмж сонгоё. Эсвэл Shift-ээ дарж байгаад дурын ханыг хасч болох юм. Гэх мэтчлэн та бүхэн энгийн сонгох аргуудын тусламжтай шаардлагатай идэлхүүнүүдийг сонгож засвар өөрчлөлт хийх боломжтой.